талаа хэрэглүүл зүгээр болчтой учраас нэг хэрэглээ, юм уучраар зүгээр болчтой учраас энэ бүхэн маань одоо өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлээ. За энэ нь өөрөө цаашлаад одоо өвчнийг архагшуулах зүйлд хүргэдэг. Тийм учраас яах вэ гэхээр мэрэгжлийн хэмжээст үзэх авах хэрэгтэй. Урд нь би хэмжээд үзүүлэхэд энэ чинь нэг л бичиж өгч ирсэн гэж хэлж ерөөсөө болохгүй. За тэгээд цаашилбал одоо энгийн байдлаас бүр шинж тэмдэг илэрхгүйгээр буцтай асуудал хүндэрсэн бичдэг. Тийм гэмт одоо биеэр нь юм туурдаг, би ахарслын өвчин гэдэг үзээд байдаг. Тэгсэн чинь магадгүй хэдэн жилийн өмнө Тэмбүүгийн одоо халтур авснаас болоод тэр нь одоо өөрөө аяндаа тодорхой хугацаанд хэвэн болоод тэгээд энэ хугацаанд одоо өөрийгөө зүгээр ямар нэг шинж тэмдэг илэрхгүй байна гэж хэлээд бүр Тэмбүүгийн 2 дугаар хилчилсэн байх тохиолдол бас тохиолдож байна. Тийм учраас эмчтэй сайн тийм ээ үзүүлэлт шилжилгөө асуудлаа шийдэх хэрэгтэй шүү л гэж би одоо эмэгтэйчүүдтэй зөвлөх дуртай да.